За сайн байцгаана уу, би жүжигчин давааж байна. За бүгдээрээ одоо сарчныхаа одоо баярын бэлтгэлээ хийгээд цаг зав муутай байгаа бах. Тэгвэл би нэгэн зүйлийг маш яаралтай та бүхэнд анхааруулах гэсэн юм аа, сэрэмжлүүлэх гэсэн юм аа. Энэ юу вэ гэх юм бол бид нар бүгдээрээ одоо захим гэмт хэрэгээс сэргийлээч гэдэг одоо маш олон газрууд уриалж байгаа. За тэгсэн чинь бүр дээрэс нь сая нэг ийм хэрэг гарсан байна. За хөдөө орон нутагт нэг одоо настай хүнийг танд ингээд буцалтгүй 100 сая төгрөгийн зээл олгох гэж байна гэд. Тэгээд бүх одоо данцны бүх мэдээллийг аваад тэр хүний нэр дээр одоо малчны өчнөө сая төгрөгийн зээл гаргаад авцсан байна. Тэгээд ингэсэн байх шүү. Ийм аюултай одоо хулгайч нарын арга нарийнсан гэдэг шиг одоо ийм улам нарийсаад байх шүү. Тэгэхээр та бүхэн бүгдээрээ одоо сошиалоор за тэр буцалтгүй тусламж танд зээл гаргаж өгье. Янз бүрийн байдлаар ингээд танд ашигтай гэсэн юмнуудыг сайн нягтлж ойр хавьд нь байгаа одоо хүүхдүүд, залуучууд, дүүнер минь одоо бүгдээрээ гоё бас настай хүмүүстэй зөвлөөрөө одоо паспортныхаа тэгээд одоо бүр ингээд тэтгэврийнхаа дэвтрийг янз бүрийн юмар зургийн дараад ингээд явуулж маавуулах ийм юм ерөөсө болохгүй шүү гэдгийг анхааруулаарай гэж хүсэх бай шүү.